бас болохгүй. Тэгэхээр эргээд яг саяын тавьсан за. Ер нь бол Английн үндс цасны тухай хуулиар бол одоо энэ Glencore Rio Tinto-г нэг хилцээрийн 2 дахь үе шат бол 4 сар дуусах хэрэгтэй юм байна л да. Эхний хилцээрийн үе шатанд хамгийн гол садаа болсон юм бол Rio Tinto-гийн 19% эзэмшиж Chanelca компани татгалцсан асуулт. Тэгэхээр одоо бол энэ Chanelca компани л асуудлыг шийдэх тухай явж байна гэд энэ бас үндс цасны чиглэлээр гарч байгаа сэтгүүлүүд сайтууд дээр бол энэ мэдээлэл тодорхой гарч байгаа шүү дээ. Тэгэхээр би бол энэ үндсэндээ бодиттой гэж ингэж ойлгож байна. Тийм учраас бол 34%-ийг одоо байхгүй болгочих юм бол Туркуз Хил үрс компани хувьцааны үн маш сайн өсөж зарагдана, үнэтэй зарагдана гэдэг ийм дийлийг явуулах гэдэг гэж ойлгож байна. Улсын их хурлын тухайн үед 2009 онд гаргасан 57 дугаар тогтоолоор болвол энийг чинь хэрэгжүүлэх юм шүү дээ. Энэ 57 дугаар тогтоолчин болвол 4-5 жилд бол одоо хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна. Тэгээ энэс хойш бол одоо үе шаттайгаар 51% болгоно гэдэг ийм чиглэлийг их хурл өгсөн байсан хэрэгжээгүй. Харин бид бол энийг хэрэгжүүлэхийн төлөө л уг нь одоо явах ёстой 34% зарах биш харин. Энийг одоо үе шаттай яг тэр хөрөнгөний бирж дээр одоо нээлттэйгээр 10% арилжих асуудлыг ярих ёстой гэдээ ингээд явах юм бол энэ баялаг бол байна шүү дээ. Дэлхий дээр хоёрхан л байгаа байхгүй. Нэг нь бол одоо Индонезид байна. Грасбергийн орд гэдэг. Тэнд бол 4000 м уулын өндөр дээр яг ийм 1000 гаруй тонны одоо алттай ийм зэстэй ийм орд нэг л байна. Гэхдээ 4000 м уулын өндрөөс аавна. Гэтэл Монголд яг зах зээлийн хажуухан талд 200 км тал дээр 1800 тонн алттай 40 сая тонн зэстэй ийм уурхай гэдэг чинь нийтдээ ч одоо хэд 50,000 1 кг алт 50,000 бодохоор ч одоо 90 тэрбум 200 300 тэрбумыг одоо бид нэр өгнө гэдэг бол 34% өгнө гэдэг бол дэндүү харамсал хойч үе хараах байхгүй. За тэгэхээр 7-8 сарын өмнөөс бол энэ яриа гарсан юм байна. Одоо бол яг энэ Glencore үндэсний шуудан дээр тийм отхон баяр. Тэгэхээр юу Glencore Xstrata компани бол Rio Tinto компани нэгтгэл дээр бас Chanelca-гийн энэ эзэмшил бол саад болж байгаа гэдэг мэдээлэл бол яг хуу гадны хэвлэл дээр бас гарч байгаа. Тэгэхээр тийм бол бодит ер нь эмээх зүйл бол байгаа гэж давсран гишүүн хэлж байна. Тэгэхээр одоо болохоор одоо тэгвэл манай нэвтрүүлгийн нэр маань нүүдэл шийдэл. Тэгэхээр яг 34%-ийг яг зарах нь зөв үү буруу юу гэхээсээ бас илүү бас нэг том сэдв бол оюутлахын 2 дугаар буюу далд уурхайг явуулах уу явуулахгүй юу гэдэг дээр бас манай засгийн газар учраа олохгүй байх шиг байна л да. Тэр нь бол яг ил явж байгаа асуудал. Тэгэхээр яг энэн дээр юу саад болоод байт юм болоо? Юун дээр яг нэгдэж чадахгүй тэр санамж хүчиг дээр байгаа зүйлээс яг хөрөнгө оруулагч тал болон Монголын засгийн газар юун дээр санал нийлэхгүй байгаа болохоор энэ банкуд бол санхүүжүүлэхэд бэлэн байна гэдэг байгаа шүү дээ, тий. 10 хэдэн банк байсан, одоо 9 банк. Тэгэхээр таны ойлгосноор ачлуун доктороос бас сонирхмоор байна л да. За ер нь бол энэ урдын 3-2 нь бол газар дор байгаа. Тиймээс бол бид нар ганцхан ил байгаа тэр нэг хэсгийг одоо олборлоод дуусна гэвэл 3-2-ыг бол ашиглахгүй байна гэсэн үг. Тиймээс бол 3-2-ыг бол заавал ашиглах ёстой. Ингэж нийт урдын одоо ашиглалтын хугацаа 80 жил, бараг 100 жил болно. За ингээд үйлдвэрлэлийн хэмжээ бол маш өснө. Гэхдээ бол санах зүйлүүд бол юу вэ гэхээр бас энэ чинь нөгөө гадар доорх гүний ажил учраас энэ чинь нөгөө хүн ажиллахгүй, роботууд ажиллана. Дандаа алсын удирдлагатай том түнэл барина. Тэгэхээр бол бас зардал бол байгаа. Зардал бол одоо ил уурхаагаас илүү байгаа. Тэр бол яг одоо эдийн засагт бол байдаг л зүйл. Одоо бид нар бол ямар одоо зардал өндөртэй гэж ашиглаж болохгүй гэсэн тийм юм байхгүй. Нийт бүх ордуудыг ашиглах ёстой. Тиймээс бол тэрэн дээр бол нэгдүгürt бол ажил болохоор сая даваа самбууга хэлдгэр зардлаа бууруулах тал руугаа явах ёстой. Зардлаа бууруулахын гол нөхцөл нь юу вэ гэхээр бол 2009 онд энэ дэлхийн хямралын үед бол энэ том төслийг эхлүүлэхдээ бол Монгол улсын одоо тэр үеийн зээлж хэрэгжилж их бага байсан, эдийн засаг нь өчүүхэн жижигхэн байсан. Одоо 2-3 тэрбум доллар дангаараа босгоо тэр ордыг ашиглах ямар ч хүчин чадал бол байгаагүй. Тэгээд тэр үедээ бол том хөрөнгө оруулалт Rio Tinto-той одоо та нар бол тэр хөрөнгийг босгож өгөөч гэдэг нь бол даалгаад тэг хөрөнгийг бол босгосон. Манай талаас бол $1 бол төлөгдөөгүй. Тэр бол үнэн. Манай бол бүх хөрөнгийг бол Rio Tinto өөрийнхөө одоо их усүрээр босгож өгсөн. Гэхдээ бол бид нар тэр хүүгийг бол төлж байгаа. Яг одоо бол төлж байгаа яригадаад байгаа зүйл энэ л дээ. Бид нар бол өөрийнхөө тэр нөгөө зээлсэн
юундаа бол бас тодорхой хэмжээний төлөх ёстой байгаа юм. T-bill гэж нэрлэдэг байгаа тийм. Тий, одоо юу төлбөрийн юу бол байгаа. Гэхдээ бол эн чинь юу гэсэн үг гэхээр бол цаашдаа бол ингээд яваад манай одоо төлөх ёстой тэр юун төлөгдөн бол дуусна. Ингээд дуусаад за дээрэс нь бол энэ том бүтээн байгуулалтын эхний 2 дугаар үеийн ээлж нь ингээд дуусаад ирэхээр бол том үйлдвэрүүдийг одоо барих хэрэггүй. Барих үйлдвэрөө барьчихсан. Одоо ганцхан газрын гүний доорх уурхайг л барих асуудал байгаа. Энийгээ барьчих юм бол техникийн хувьд бол бас нэлээд их хувь нь бол урагшилсан болов уу гэж би бодож байна. Одоо бол ганцхан санхүүжилтээр. Тэгэхээр энэ санхүүжилтээр бол сая даваасаа муугүй хэлдэг хамгийн том асуудал бол тэгвэл энэ бид нар Рио Тинтогоос авж байгаа хүүгээ бол бууруулах хэрэгтэй. Бууруулахын тулд бол одоо янз бүрийн банкуудтай, санхүүгийн байгууллагатай бол хэлцээр хийх хэрэгтэй. Хэлцээр хийгээд тэр мөнгөө бол босгоод хоёр дахь ээлжийн санхүүжилттэй бол ингээд босгох юм бол ямар ч асуудал үүсэхгүй. Бидний одоо яриад байгаа тэр одоо санхүүжилтийн асуудал төр бол яг хуу ийм бас зүйл байгаа л да. Нэгэнд бид нар ингээд банкудаа санхүүжилтээ аваад босгох юм бол яг үнэ хэрэг дээр манай Монголын засгийн газар сая бондор мөнгө босгосон шүү дээ. Тэр бондор бол төвшөөл тэр оюу толгойн мөнгөний бол эргээ төлчих бүрэн боломж бол байж л байсан. Тэгээд тэрийг төлөөгөө өөрснөө л бидний одоо асуудал биш үү? Энэ чинь одоо бус руу жихэхээс илүү. За тэгээ оюу толгой гэдэг энэ үйлдвэр бол баригдаад бүр ашиглалтанд орж эхлээгүй ийсэ бүр 10 онд 11 онд хичээл манай эдийн засгийг бол тэр чигээр нь босгоод ирсэн. Одоо 17% өсөлт чинь юуны өрчөнд болсон бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт бол 4 тэрбум доллар хүрсэн. Маш их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн. Тэр одоо замгүй амжилтыг газар байгаа. Мэдчихэж байгаа. Тэгэхээр даваа самбуу багшаас асуумаар байна л да. Сангийн ам өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэгэхээр төрийн сан бол хасах 700 тэрбум гэдэг дүн гарч ирж байна. Тэгэхээр эдийн засаг ийм байгаа үед буюу бид нар одоо ийм хүнд нөхцөл байдал байгаа үед аварж гин буюу гарц гаргаж гин гэдэг нэрээр одоо 34% зарах нь буруу гэдэг дээр бол нэвтрүүлгийн оролцогчид бараг бүгд санал нийлж байгаа шүү. Тэгэхээр олон нийтийн санал асуулга маань хүртэл харуулж байна. Тэгэхээр одоо 2 дугаар шатыг явуулах тэр санхүүжилтийг босгоход хөрөнгө оруулагч талаас манайхыг адилхан мөнгөө босгоо гэдэг шаардлага магадгүй тавьж магадгүй. Тэгэхээр бид нар тэр мөнгийг хөрөнгийг босгох боломжгүй байгаа үед танд ямар гарц харагдаж байна? Ер нь өмнө 2 дугаар шатны тэр далд уурхайн ажлыг бол явуулах нь зүйтэй. Бидний одоо тавьж байгаа шийдвэрлэх ёстой зөндөө олон асуудал бий. Тийм учраас энэгээ бол хэлцээд өргөжлөөд явах учиртай. Нэг 2 дугаарт бол оюутлогоо дээр одоо 7-8 тэрбум доллар аваад ашиглажсэн. Энэ зээл нь бол иргэд төлөгдөх болчихсон. Хүн дээр нь өндөр хүүтэй юм байгаа. Тийм учраас тэр одоо 4.5 тэрбум л гэж би харсан шиг бодож байна. Дараагийн хөрөнгө оруулалт гэж. За энэ нэг 2 тэрбум ч юм уу тодорхой хэсэг нь бол өмнөх зээлээ төлөөд явах бах. Тэгээд тодорхой нэг 500 сая тэрбум нь бол тэр үйл ажиллагаанд явуулах бах. Тийм учраас энэ дээр нэг их хувьцааны хэлбэрээр санхүүжилт их явагдахгүй баха гэж бодож байна. Өөрөөр хэлбэл манай өөрийг эн чинь би хэлсэн зээлийн нэг хэсэг нь явагдаж байгаа, нэг хэсэг нь хувьцаагаар явагдаж байгаа гэж. Тэгэхээр нэмж одоо зээлийг хувьцаа авах нэрийн дор бид ахиж зээлийн өрд хүүний өрд орж болохгүй шүү. Энэнийг хямдруулах арга замаа маш сайн бодох ёстой. Олон арга зам бий. Энийг энэ нэвтрүүлгээр ярьдаг биш. Энэ бол мэрэгжлийн хүмүүсийн ярьдаг асуудал. Тийм учраас бол энэ том асуудлаа ярьдгаараа яарад яваа. Энэ үйл ажиллагаагаа өргөжлөх нь зүйтэй гэдэг дээр бол би тэгэхээр одоо санал нэгтэй байна. Дээрэс нь яаж игээд цахилгаан станц төмөр зам хоёроо энэ эх 2 жилд бариарэ. Ингэвэл тэгэл ерөөсөө сая таны хэлээд байгаа нэг төсөв үр ашиг чинь нэмэгдчихнэ. Тэр цахилгаан станцууд чинь төсөвд хэдэн тэрбум гараад ирнэ. Тэр гадагшаа явж байгаа 10 хэдэн центийн үнэтэй бараг дөрдөө давхшиг болно лээ. Цахилгаанаа гадагшаа юм чинь энд ороод ирэхээр энэний чинь ихэнх нь татвар шүү дээ. Манай төсөвд ороод ир. Тэр төмөр замаа яваад ирэхээр тэр 20-30 доллар тонны төөдөг юм чинь биш 4-5 доллар ороод 20 доллар нь бас төсөвд ороод ир. Төсвийн чинь зоорхоо байхгүй болоо. Тэгэхээр тэр экспортын орлого нэмэгдэнэ гэдэг чинь гадаад худалдаа нэмэх болно гэдэг чинь худлаа үзүүл. Чанарын үзүүлэлт биш. Урсгал данс гэж юм байгаа. Тэр экспортын орлогоос хэдийг би авч үлдэж чадчих вэ нэ гэдгийг тэр урсгал гадаад худалдааны бадаас сайжруулах нь үгүй гэдгээр л бид авч үзэх ёстой. Тийм учраас экспортын орлогоор Монголд авч үлдэх аргаал бодно. Дээрээс нь сая өндөр үнэтэй хүүнүүдээ багасгах боломжийг үзье. Дэлхийн нийтэд эдийн хүү бол багасж байгаа. Энэ далимыг одоо бид бол нэг завин дээр суугаа. Нэгний хардаад хэрэггүй. Аль нэг эцсийн үндүндээ энэ одоо үнэгээ одоо аль болох тэр нийлүүлэгч тэр одоо их мөнгөөр өндөр үнээр юм нийлүүлчих гээд байдаг нөхцөлд алдчихгүй аль нь хүчээр тэмцэж тэр үнэнийхээ
сайлын нэмэгдүүлж татвар ногдохоор нэмэгдүүлсэн нөхцөлд миний сая таны хэлдэг төсвийн орлого чинь аяндаа сайжирнаа л гэж хэлмээр байна. Би маш товчхон. Даалдуурхайн хөрөнгө оруулалтын гэдэг тэр хиллэг томьёо та нар 5 гэрээ байгаа. 5-уулан дээр нь хайгаад олохгүй. Та нар тэзүү гэж предметчүүд эн чинь судлагдхуун тодорхой болж тэрийгэ тойрч дараа нь гэрээ байгуулдаг. Тэр чинь судлагдхуун тодорхой байсан нь тэр доторс нь далдуу илүү бүгд байгаа. Одоо далдуул гэдэг юм далдуурхай гэдэг юм гаргаж ирж байгаа гэдэг бол ловер хийж байгаа. Тэгэд үндсэндээ тэндээсээ олон тэрбум доллар бидний яг энэ дээр би Гамбат гүшүүнээс асуучмаар та оюутлахын орд газар буюу тэр бүтээн байгуулалтан дээр очиж үзсэн үү? Би 3 удаа очиж байсан. Би өөр хүний эрхийн үндэсний комисстой хүртэл очиж байсан. Тэгэхээр нэгдүгээр тэр далдуурхай гэдэг энэ төөрөгдөлтөөс чинь болж бид юу болж байгааг бол энд одоо үйлдвэрийн процессор бол 1.2 тэрбум долларын өнөөдөр борлуулалт хийсэн бол энүүгээрээ буцаад үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийж болно. Гаднаас зээл авахгүйгээр. Харин Rio Tinto-гийн эзэдүүд яаж нэг бол энийг хувааж идчихэд өндөр хүүтэй мөнгийг монголчууд авахыг л шахаад байна шүү дээ. Дээр нэмээд лиценз барьцаалахыг шаардаад байгаа. Тэгэхээр тэр та нар тэр далдуурхай хөрөнгө оруулалт гэж одоо бүх юм явж байгаа шүү дээ. Далдуурхай зогсооцсон гэж юу яриад байгаа юм? Бүх юм явж байгаа. Энэ жил 8.6 тонн алт гарсан. Эх жил 15 тонн алт гарна. Энэ жил 20 тонн мөнгө гарсан. Эх жил 34 тонн мөнгө гаргана. Энэ жил 612 мянган тонн зэстэй тэнцэх хэмжээний баяжмал гэж байгаа. Одоо эх жил бол 820 мянган тонн зэстэй тэнцэх хэмжээний баяжмал гарах гэж байгаа. Бүх юм номоороо явж байгаа. Ганцхан ийм үлгэр зохиож гацаагаад одоо бидэнд мөнгө хэрэгтэй болчиход байна. 16 банкнаас би мөнгө зээлж авмаар байна. Болцол нь юу вэ гэвэл Монголын засгийн газрыг шахаж байгаа юм гэвэл лицензүүдээ барьцаан тавь. Монголын газар нутгийг барьцаан тавина гэсэн үг. Энийг зөвшөөрсөн тохиолдолд Монгол улсын дотор дахиад улсын дотор улс хоёр сумын хэмжээтэй тэнцвэн хэмжээний ийм хилттэй ийм жижиг улс бий болно. Rio Tinto гэдэг улс бий болно. За ойлголоо. Тэгэхээр лавжуугаас асуумаар байна л да. Энэ phase 2 гэж нэрлэдэг байгаа тийм төслийн 2 дугаар шат гэдэг. Энэ дээр одоо энэ санхүүжилтийг авахд Монгол улсыг одоо хүлээгээд байгаа энэ үүрэг хариуцлагуудыг хүлээх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юу? Гамбаттай бол санал нэг байгаа. Яг гэвэл бид нарыг одоо шинэ үеийн залуучууд маань би бас сайхмасны юм уулзалт оролцсон л доо. 2 жил болж байгаа захирлууд нь байлаа. Монголчуудын ерөөсөө нэг 2 жилийн настай санах байгууламжтай улсууч ойлгоод байгаа. За тэр 2000 оны анх лиценз ашиглалтын лицензийг хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болоход Оросд төлөх 50 сая долларыг зээж авч бид нар ямар ч тээцүүгүй шууд зөвшөөрлөг өгчээсэн байхгүй. Дараа нь 2009 оны хямралын үед хүнд байдалтай үед тэр гэрээг хийгдсэн. Өнөөдрийн бас энэ байдал. Тэр 2 дугаар шат уучлаарай. Яг нариндаа бол 4.6 тэрбум бахаа те. Тэр бумаар л тэр үйлдвэр чинь бүгдийг бариад 2 дугаар шат мат гэлтгүй ил тодыг ашиглаад